За тэгвэл дараагийн мэдээлэл. За эхний хоёр мэдээлэл бол ерөөхдөө үнэн болоод яваад байна тий. Дараагийн мэдээлэл нь царайлаг барах уу юунд нүрээ нууваа гэнэ. Энэ бүр жинхэнэ үнэн мэдээлэл шүү. Царайлаг нуусан нь үнэн нөө. Царайлаг л бодлоо юм да. Царайлаг царай мото хүн юм байлээ шүү. Яа. За тийм үү. Зураг мураг дараалахаар би ичдэг байхгүй. Би их муухай гардыг. Ястаа муухай гарна. Фото биш гэсэн үг болоо. Фотог инэчний биш гэж ирээ. Бүр тэр гэрэл мэрэл маш сайн тавьж байгагүй бараа чи ингэж харалдаа гижээж нэг юм уу. За тэгээд хөмсөг зурж мурж ийж юм. Хөмсөггүй баг явахгүй гэж. Тэгээд их муухай гарна. Ер нь бол таныг бол яг Монголын үзэгчид залуучууд нь бол сайн жүжигчин гэж хүндлэн. Бүсгүйчүүд нь бол царайлаг сайхан залуу гэж ярьдаг штэ. Тэгээд би гайхаад идэв. Тэгээд бодлоо. Гэхдээ нэр тэр бол би ястаа тийм дор. Би ер нь өөрийгөө их магтсан загцсан юм бүр яах байдлаа мэддэг штэ. Яаж одоо тэр байдлаас яаж хурдан гарыг та гэж боддөө нөх олон магтуулаад байхгүй л. Тэгтэл ер нь яг тиймэрхүү юм ирэхлээр. Одоо жишээлбэл ингээд рацайлаг гэдэг. Тэгтээч одоо тийм хэцүү. Энд дэр ингэсэн байна. За Сэрүүн ас янууч жүжигийн одоо Жиганы дүрд үзэгчдийн сэтгэл тодулцсан жүжигчин маань одоо манай дуранд ингээ өртлөө. Тэгсэн чинь ингээ нүүр амаа ингээд царайлаг хэмээн үнэлэгдэг атлаа нүрээ нууж камераас бултваа гэнэ. Яагаад нэрээ камераас энэ нэлийн камераас ингээд болдоо гэсэн байдаг. Яг энэ чинь зүгээр л бас нэг маазар нь штэ. Хүмүүс ингэ маазаа. Энэ одоо зураг дарж байгаа хүмүүс чинь бүгднтэй барыг танд боллоо штэ. Хаа чи юу гэдэг. Тий өө за бас ирсэн нөгөө та нар одоо тэгвэл болио гэдэг ингэж мааз ингэ тий. Тэгж яхтаа л тэрнээс шиний нүрийг хаанаас л хаанаас авш. Энэ бол зүгээр мааз л гэсэн юм. Хаанд бол хаан таар штэ. Монгол жижиг гин штэ зайлвал тий. За энэ бол яг маазарсан одоо тав тайлбарлах маазарсан. За энэ ч юм бол хүмүүс хараад юу их зантай яасан гэж нүрээ нугаадан гэх хүмүүс аяг олон байгаа. Тий одоо нөгөө компьютерийн цаанаас хүнийг нэг муулдаг, доромжилдаг, комент өчтдөг нөгөө царай нь харагдахгүй хин мэддэхгүй хүмүүс чинь тэгдэг нөхцөл их байна шүү. Харин комментууд бол айлтрахгүй тий. Тэг идэх болоо. Тэгэхээр энэ яг маазл гэж тайлбарлсан. Тий мааз. Тий маазл гэсэн юм байна. Тий маазарч л илэрх тэр. За дараагийн нэг мэдээлэл маань жүжигчин барах уу хардсны усанд орж буй бичлэг гэсэн. За бичлэг маань энд байдгүй. За ямар ч хардсны усанд орчлоо юм байлээ. Болж муухад тэр үе чинь жоохон тарган байсан юм байлээ шүү дээ. Цүдийсэн гидсмэц. Шүргөр хөл цүндгэр гэдсэн. Муухай. Энэ яг хараа тэр үед одоо ёстой нэр хин бичлэг хийцсэн юм бүр. Тэр хажууд байсан манай найзуудтай цуг ирсэн л нэг дөнгөж танилцсан нэг нөхөр л одоо тэр бичлэгийг хийцэн шиг дараа нь тэгээд тэр Facebook дээр тавьдсан. Тэгээд дээрээ ч одоо хүмүүс манайхан ч муулгаал маш сайн мэдэн штэ бас гомдмор. Тэгээд авахтай тэр ч одоо би өөрөө тавья гэж тавиаг байх чинь тэгээд хардсны усанд орлоо. Хардсны усанд орох ч муу штэ. Дээр үе нэг хуучны юу сэтгэхүүгээрээс тий хүний одоо суц юу муу ч бүр ингээд болохгүй наа чин буруу байдаг байхгүй. Энэ одоо яах гэж ингэж ордог байна маа янз бүрийн юм бичээд наад чинь штэ. Баларсан юм бас. Гэхдээ зүгээр яг энийг би бол зүгээр юу гэж асуух гэдэг нь гэхээр хардсны усанд орох яг үнэхээр сайн байт юм уу? Сайн. Үнэн үү? Уугнаа бас орсон штэ. Уугнаа дэхэд биш штэ. Юутай байсан. Ханиа төрсэн байсан. Хоолоо нь бүр өвдсөн байсан. Тэгээ одоо уугнаагаас та нар дараа нэг юм дээр асуугаар. Тэгээд бүр ингэсэн байсан. Хардсны усанд орсны дараа оройноос нь зүг зүгээр болоод эхэлсэн байхгүй. Зүг зүгээр болсон шүү. Яг ороход бол амар хөтөн байгаа штэ. Ороход бол үнэхээр бас за хамгийн хэцүү мэдрэмж нь уснаас гарч ирээд мөсөн дээр зогсоод альчуур нөмрөх тэр хэсгэл тэр 1-2 секунд хамгийн аимшигтай тэсвэр төвчээрийг хүнээс шаардна. Хоёрдугаарт нь бол хардсны усанд оронгуудаа доошоо нэг булхаад дээшээ нэг ингэж булхаад буцаж гарч босоод дахиж доошоо булхаад дээшээ булхаад босч ирээд ингээд 3 удаа хийдэг байхгүй 6 удаа дээш доош харна гэсэн 3 удаа. Тэр бас аюу хэцүү. Тэгээ хөвгүүд усан тийм мөсийн цаасан тийм одоо хардсны усанд орно гэдэг ч юм бол. Тэгээ гарч ирээд юу ягаал шарт ус өмөхөөл тэгээ суучих байгаа юм л та. Тэгэл зүгээр болчихж байгаа. Тийм. Тэгэл халуу төнө биенээс. Тэгэл машинд ороо сууж хахад биенээс халуу төнө. Хүс хараа. Гээд биш үү? Хардсны усанд орсноор за тэр өвчин хууч миний биед мэдрэгдээгүй ч гэсэн надад юу мэдрэгдсэн бэ гэж би хэлье тийм. Тэр бол тэсвэр төвчээр. Би хардсны усанд орчоод Танхаа тэгч гэдэг канон дээр талигч амби ахтайгаа цог нүүр сулгаалдаг хэсэг дээр чичрээд зогсож байсан. Тэгж явахдаа би
гэж хардсны усанд орчоод одоо ийм их хувцастай байж тэрэн дээр би чичрээд тахтай яах вэ гэдэг. Тийм зориг төвчээр надад одоо ирж тэ. Тэгээд одоо юу ч болоогүй юм шиг. Тэр мөнийг жоохон одоо энэ дааралт маарлтыг бол одоо зарим нэгэн зураг авалтан дээр төвчээд гарах тийм хэмжээний зориг төвчээр хүнд одоо ингээд суучт юм байлаа. Өөрийгөө ялан дийлэн гэдэг хамгийн гол нь л тэр сэтгэхгүй. Галан дундуур баад гарна гэдэг шиг тийм ээ. Яг жишж байгаа байхгүй тий ямарваа нэгэнтэй хүн заавал өөрийгөө жишдэг гэдэг шиг хардсан усанд орчоод яагаад одоо дараад байгаа. Тий яагаад энэ чинь л өөрийгөө ялан нэг том давуу тал. Хүн чинь ерөн сэтгэхгүй юм тийм билээ. Тийм. Тэгэл тэрэнд орсноороо бол надад хамгийн том гоё авууштай зүйл нь тэр байсан. За би тэгвэл энэ өвөл чөргөр хөл цөмдгөр гэдэгтэй. Хардсан ус гэхдээ ямар ч хөнгөө багт нор яа. Папарац зур эвгүй зур гарна шүү дээ. Харин тийм ээ папарац тэр жоохон онцгой. Ер нь тэгээд товцсморхон бийж төр гэж яг үнэн шүү. За дараагийн мэдээлэл Бадар ууган жүжигчин Цолонбаяр Бархуу нар бүгд даргаа гэж юм. Тийм. Олонний танд их хүндээс Бээжингийн Олимпийн аварга дэлхийн аваргын мөнгөн медаль Бадар ууган спорт хорооны дарга болж залуу албартуудыг гишүүнээрээ эсвэлсэн. Тэгвэл тус холбооны залуучуудын соёл урлагийн хорооны даргаар ТV коктейлийн хамтлагийн жүжигчин Цолонбаярыг сонгосон бол дэд даргаар X төц хамтлагийн Бархуу ажиллахаар болсон бэлээ. Яг урлаг соёлын юм залуу жүжигчид авсан учраас ингээд салбар сайхан дээшлээ сайхан болох байлгүй дээ гэсэн мэдээлэл. Залуучуудын холбооноос 12 салбарт одоо залуучуудын хороо гэж байгуулъя гэсэн салбарт нь тий 12 илүү би одоо буруу санах гээд байна. Тэрний нэг нь бол одоо энэ нөгөө юу байсан л та. Соёл урлагийн хороо гэж байгуулад тэр соёл урлагийн хорооныхаа хүрээнд залуучуудыг урайлан дуудсан одоо ийм тоглолт дээрээс нь арга хэмжээ тийм ээ хүмүүнлэгийн тусламжийн ямар байдیں۔ Тэр бүгдийг ингэж нийлж залуучууд нийлж одоо тэр одоо өөртөө удирдлагуудыг харж биш те өөрсдөө санаачлахаараа ингэж яа гэд 12 хороо байгуулад тэрний одоо соёл урлагийн хороог нь цаамаа маань одоо тэргүүлээд тэгээд би цаамаатаа туслахаар ингэж орж ийсэн. Тэр бол үнэн л те яалтч байсан. Одоо бол байхгүй тэр гівч яагаад байхгүй болсон бэ гэхээр би залуучуудын холбооноос уучлахгүй юмараа. Айгүйх ажилтаа байдаг хүмүүс. Цаамаа би гээл те. Манай цаамаа гэхдээ намайг бол энэ хороогоо аваад яваад байсан л да. Би үнэхээр очиж чадаагүй, амжиж чадаагүй. Тоглолтын бэлтгэл, тэгээд кино, уран бүтээл, тэгээд тэрнээс гадна бас нэг амьдралын наануу цаанаа жугаар нүр үүхэд жоохон мохон байсан нэт тэрээгээ тэгээд ингэхлээр тэгээд жоохон нэг тиймэрхүү юм болсон шүү. Энэ бол үнэн л те. Бадар ууган бол спорт хорооны дараагаар ажилласан те. Наранбаатар 2 те. Энэ үнэн шүү дээ. За. Одоо бол харамсалтай юм хийж чадаагүй. Бид нар хийх гээд үтсэн хүмүүсийг цуглуулж үтсэн. Одоо соёл урлагаараа амьсгалж байгаа бидний үеийн залуучууд маллаж байгаа хүмүүс бүгднгийн дуудаж хэдүүлээ гар нийлээд ингэ ажиллаа гэсэн. Тгий гэсэн харамсалтай алигтай юм явуулж миний хувьд чадаагүй. Гэхдээ манай спорт хороо дээрээс нь соёл урлагийн хорооны залуучууд нийлж одоо цаамаа одоо хийж байгаа юм уу? Одоо бол байсан. Одоо өөр хүмүүс орсон шүү дээ. Одоо өөр хүмүүс орсон. За саяны мэдээлэл төгөлөм. За дараагийн. За миний өрчтгэрийн зураг гараад ирлээ. За найруулагч маань реклам гэж зарлаад байна. За үзэгчтэй нэг хэсэг рекламын дараа эргээ уулзъя. За Эрдэнэ. Таанаас хаа урж явна да. Би чамайг Батлаатай газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чин Брюс центр мотор хороопондоо бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай хүний авдаг унааны нэг дээ. Ургашгүй манд. Үнэн үү? Үнэ. Би зүгээр л Брюс центр хаягийг л асуусан ш. Наран ууглаад намар өвлийн бүх хувцсандаа 50-аас 70% хямдрал